Бид дэлгүүрт ороод хүссэн бараа бүтээгдэхүүнээ авахдаа худалдагчаас түүний үн, өнгө төрх, хэмжээ тоошрохыг нь асуудаг байсан бол үүний дараа өөртөө үйлчлэх соёл нэвтэрснээр бид худалдагчийн шаардлагагүй хүссэн бүтээгдэхүүнээ үзэж хэрэгцээт мэдээллийг авдаг болсноор үйлчилгээний шин дүр төрхтэй болсон билээ. Харин үүний дараагийн шат нь захим худалдаа юм. Захим худалдаа нь өөртөө үйлчлэх соёлоос гадна цаг хугацаанаас үл хамаарсан хэрэглээний өргөн сонголтыг бий болгож байгаагаараа онцлогтой юм. 2017 оны 11-р сарын 11-ний өдөр дэлхийн томоохон аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн барааг 50-70% хүртэл хямдралтай борлуулахад Alibaba, Alipay зэрэг онлайн захим сүлжээг ашиглан секундэд 175 мянган гүйлгээ хийгдэж байжээ. Үүнээс харахад захим худалдаа дэлхийд дахинд хичнээн өргөн хүрээг хамарч байгаа нь харагдаж байна. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт өнөөдрийг хүртэл захим худалдаатай холбоотой гомдол мэдээлэл ирж байгаагүй ч цаашдаа дижитал зах зээл улам бүр тэлэх хандлагатай байгаа учраас хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэн захим орчныг хэрэглэгч 2018 зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтад 60 гаруй төлөөлөгч оролцож, Монгол улсын захим худалдааны цаашдын хөгжил болон хэрэглэгчийн эрх, аюулгүй байдал зэрэг асуудлаар санал солилцсон юм. Цаашдаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тусгай ажлын хэсэг гарган 2018 онд багтаан улсын их хурлаар хилэлцүүлэх зорилготой ажиллаж байгаа ажээ.